Хотбайгууд барилга орон сууцчлалтын яам. За сайдаар ажиллаж байгаагийн хувьд одоо бид нэг томоохон зорилт тавин ажиллаж байна. Жишээ нь төрийн орон сууцнуудыг одоо бид зөвхөн дотоодын дунд бөгөөд одоо жижиг аж ахуй нэгжүүдэд одоо төслүүдээ хийх ийм боломж олцоог эрэлхийлж хайж ерөнхий сайдын төвшин засгийн газрын төвшинээс дэмжлэг аван ажиллаж байна. Жишээ нь одоо манай яамны залуус гэд хороол байгаа. За энэ бол хаан уул дүүргийн 21-р хороо. За Моронгийн даваан дээр явагдаж байгаа 57 га газар дээр 5636 айлын орон сууцны одоо төсөл явагдаж байна. За улсын төсвөөр одоо инженерийн шугам сүлжээнүүдийг одоо бүгдийг нь одоо хийсэн. За мөн дээрээс нь газрын асуудлыг бүрэн одоо шийдсэн. За энэний эхний ээлжийн 936 айлын 14 блок 66900 м квадрат орчим ийм одоо барилгын төсөл эхлэх гэж байна. За энийг одоо эх 7 хоногудаас аж ахуй нэгжүүдтэйгээр уулзах, за дотоодын аж ахуй нэгжүүдийн саналыг авах ийм уулзалтыг одоо эх 7 хоногудаас хийхээр төлөвлөж байна. За учир юу гэвэл гадны Баруун хятад ард улсын бусад улсуудын одоо хөрөнгө оруулалтаар биш дотоодын одоо аж ахуй нэгжүүдийн чадамж боломж болцоон дээр бид одоо энэ төслүүдэд явуулна. Цаашдын одоо хот байгуулалтын салбарт хэрэгжиж байгаа ялангуяа төрийн одоо дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа энэ төслүүдийг бол цаашдаа зөвхөн дотоодын аж ахуй нэгжүүдийг одоо хүчин чадал дээр суурилнаа. Манай дотоодын аж ахуй нэгжүүд одоо компаниуд, барилгын салбарын компаниуд маань бол ер нь одоо иймэрхүү төслүүдийг хийх бүрэн боломж олцоотой болчиж төр одоо эднэрийг бас дэмжиж хамтарч ажиллах ийм одоо боломж олцоогоор хангаж ажиллана. За ингэснээр дотоодод ажлын байр нэмэгдэх, нэмүү өртөг шингэх. За энд одоо ажлын байрууд нэмэгдснээр за барилгын метр квадратын үнэлгээ бас буурах ийм одоо боломж олцоотой.